үнэхээр яг тоглоомоо оруулж ирээд биднэрт хүүхдүүд болон гэр бүлтэйг ашиг тусаа өгөөж явж байвал бас болж байна л да. Улсаас тэтгэл рүү хийж чадахгүй байгаа бол. Харин эргээгээд тэр зүйл маань эсэргээрээ жишээлбэл одоо Улаанбаатар усан оргил үргэж газар аваад байшин барьдаг. Эсвэл Улаанбаатарын паркийн араас аваад харамсалтай зүйл болно гэж бодож байна. Юу парк ч одоо нөгөө тоглоомгүй. Тэгээ нөгөө хүүхд ингээд тоглоулыг хэрвээсээ тоглох олигтой тоглоом байхгүй. Тэгэхээр нөгөө шинэ тоглоомод гой тоглоом байсан шүү дээ. Нэрнүүдийг харсан. Тэгээ гой тоглоом хийнэ гэж яагаад нөгөө нь аягүй их баярлж ийсэн. Гэхдээ яг нөгөө компани тэгэж юу яах ёсгүй л гэдэг юм. Чихэн юм хүүхд шуухт одоо ингээд энэ мод чадвар тэр ингээд мод тоглож явж байхаар тийм тоглоом дээр тоглож яваад ашигтай юу гэж бодож байна. Нэмүүл сайн байна. Тэр харин тоглоом оруулж ирж байгаа газар модерт эзэмшүүлнэ гэдэг нь болохгүй. Төр засаг маань өөрөө шийдээд хяналтандаа аваа явуучвал хэрэгтэй юм уу? Цаашд ч гэсэн бас хөгжүүлэх нэлээд хэдэн ажлын байр бас бий болчихно тийм ээ.